Эрхэм улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын ерөнхийлөгчөөс 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хилцэхээс хилцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 4 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хилцүүллээ. Хууль санаачлагч өргөсөн тангаргаасаа нятсан ард түмний элчийн хувьд төлөөлөх хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улсын их хурлын ээлжид чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биелжлэн оролцоогүй гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн улсын их хурлын гишүүнийг игүүлэн татаж хууль зүйн хариуцлагын тодорхой ээлтад үр нөлөөтэй болгох замаар үндсэн хуульд байгууллагын баттатхан бэхжүүлэх үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар улсын их хурлын гишүүн арчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд игүүлэн татах тухай үндсэн хуулийн зохицуултыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор улсын их хурлын парламент цэгийн цахим систем байршуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Ариун Заяа ёс зүйн зөрчлийг зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаатуулсан шалтгаан, ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг хэрхэн ойлгох, улсын их хурлын гишүүн Болормаа ёс зүйн зөрчлийг хэрэгжүүлэх практик жишээ, улсын их хурлын гишүүн Баярбаатар ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийг хэрхэн ойлгох, улсын их хурлын гишүүн Даваасүрэн хуулийн төсөл Монгол улсын их хурлын тухай хууль заасан хууль санаачлах хүрээ хязгаартай нийцэж байгаа эсэх, улсын их хурлын гишүүн Хэрлэн сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийн ялгаа, улсын их хурлын гишүүн Ганбаатар хуулийн төслийг улсын их хурлын гишүүд өөрсдөө санаачлаад явах боломжтой байсан эсэх талаар, улсын их хурлын гишүүн Сандаг Очир парламентыг тогтворгүй болгох эрсдэлтэй талаар, улсын их хурлын гишүүн Батбаатар улсын их хурлын гишүүнийг игүүлэн татсан тохиолдолд үйлчлэх зохицуулалт, улсын их хурлын гишүүн Од Баяр ёс зүйн зөрчилд юуг хамааруулж тооцох, үндсэн хуулийн цэцэд ёс зүйн асуудал хамаардаг эсэх, улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ хуулийн төсөл хэт субъектив байдлаар хэрэгжих эрсдлийн талаар, улсын их хурлын гишүүн Баасан Жаргал хуулийн төсөл танилцуулсан албан хаагчид улс төрийн намын албан тушаал эрхэлдэг эсэх, улсын их хурлын гишүүн Номин Чимэг тангаргаасаа нятсан асуудлыг үндсэн хуулийн цэц тогтоохоор тусгасан шалтгаан, ёс зүйг үндэслэн гишүүнийг игүүлэн татах нь хэр үндэслэлтэй талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Ариун Заяа жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ялгарлаж авч үзсэн нь энэ хуулийн төсөл цаг үе олоогүй. Улсын их хурлын тухай хуулийн 44-ийн 1-11 дахь заалт 41-ийн 2 дахь хэсгээр хориглосон асуудлыг хуулийн төсөл болгож жилд 40-оос дээш цаг тасалсан бол хариуцлага тооцохоор зохицуулсан асуудлыг тусгасан ёс зүйн дэд хороо гишүүдэд ялгамжтай хандаж ажилтдаг талаар, улсын их хурлын гишүүн Болормаа хуулийн төсөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийлгэхэд намын удирдлага өөртөө нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг субъектив үндэслэлээр игүүлэн татах санал гаргаж болзошгүй зэрэг эрсдлүүдийг дурдсан талаар, улсын их хурлын гишүүн Зулбахаар ёс зүйг хүлчилж болно, гэхдээ бүрэн хуульчлах боломжгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчдын ёс зүйг ёс зүйн дүрмээр зохицуулахаар заасныг боловсронгуй болгох, улсын их хурлын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх зарчимтаа уялдуулах шаардлагатай. Гишүүдийг тойргоос жагсаалтаар сонгогдсон гэж ялгаатай авч үзэж байгааг эргэж харах, парламентын дархлааг алдагдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байх, парламентын арчлалын 5 үндсэн шалгуурыг алдагдуулахгүй байх талаас нь анхаарах шаардлагатай талаар. Улсын их хурлын гишүүн Додоо Самбуу хуулийн төсөл заасан ёс зүйг барьж парламентын арчлалд халдах эрсдэлтэй. Гишүүд хэн нэгнийг гүтгсэн бол хуулийн дагуу шүүхийн журмаар шийдэх боломжтой. Хуулийн төсөл нь сөрөг үр дагавартай байгаа талаар.
Улсын их хурлын гишүүн оюун эрдэнэ ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал шиг мөрийн хөтөлбөртөө байх нь зохимжгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аудит оруулж 3 институтын хурлыг зохион байгуулдаг болгох, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн өөрчлөлт хийх, ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагчдыг нам бус болгох, үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагууд парламент руу халдсан асуудлыг авч үзэх ёстой зэрэг асуудлаар Улсын их хурлын гишүүн Баасан Жаргал хуулийн төслийг өргөн барих, хилцэж байгаа процесс нь үндсэн хуулийн зөрчил үүсгэж, бүрэн эрхээс хальсан хууль өргөн барьсан нь институт хоорондын хяналт тэнцлийг алдагдуулж байгаа талаар шинэ улс төрийн намууд бэхжих, парламентын арчлыг энэ хуулиар үгүй хийх эрсдэлтэй Монгол улсын ерөнхийлөгчид олгогдсон улсын их хурлыг тараах эрх мэдэл нь зөвхөн ерөнхийлөгчийн засаглалтаа болон хаант засаглалтаа улсад байдаг эрх мэдэл бөгөөд хуульд хориг тавих, шүүгч нарыг томилох зэрэг олон эрх мэдэлтэй улмаас манай улсын парламентын тогтолцоо байнгын сорилттой тулгарч байгаа талаар ард түмнээс сонгогдсон 126 гишүүний асуудлыг ард түмнээс сонгогдоогүй үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн шийдэж шийдвэрийг улсын их хурал хилэлцэхгүй гэж тайлбарлах нь зохисгүй талаар Улсын их хурлын гишүүн Зол Жаргал үндсэн хуульд улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах 2 тохиолдлыг тодорхой заасан ба игүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаг, харин улсын их хурал игүүлэн татах шийдвэр гаргахгүй байх тохиолдолд процессыг нь тодорхой болгох шаардлага байгаа боловч өргөн барьсан хуулийн төсөл энэ процесстэй холбоогүй субъектив байдлаар улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах эрсдэлтэй талаар Улсын их хурлын гишүүн Бачаргал нийгмийн хүлээлт болон улсын их хурлын үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийн төслийг хилэлцэх ёстой талаар үг хэлсэн болно. Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7%, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7%, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7%, Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7% нь үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийн хилцэх эсэх хилэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хилэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.